За. За. Төрөө чинь амьдралаа ярьж байсан тийм үү. Тэгээд одоо тэрнээс чинь хойш чинь баг 900-аад жил өнгөрцөн биш үү. Тэгэхээр энэ хугацаанд байна да. Нөгөө суур мэдлэг мэн хөрчлөгцсөн юм алга та. Яг нөгөө оролцож байгаа тоглогч нар тийм үү. Ашиглаж байгаа төхөөрөмж нь л өөр болсноос биш. Сэтгэлгээний хэлбэр нь яг л ижилхэн байгаад байдаг. Ойлгож байна уу? 800 жилийн хугацаанд хүмүүс та нарын сэтгэлгээний төвшин агсан юм байдаггүй. Тийм учраас бай 800 жилийн өмнө амьдарч исэн ч өнөө цагтаа уйлдэж холбож бодлогын арыг харахад яг л нөгөө үр дүнгууд байж идэг. Сайн шүү. Яагаад өөр болж болдгоо болоо гэж би бас гайхдаг. Тэр орчлоор энэ хороогийн чамаа юм байна уу? Тийм. Хүн тийм үү анх өөдөгөө тиймээс нүцгэн байсан. Тэрнээсээ нэг өөрчлөгдөөг. Тэрнтэй адилхан өнөө улс төр гэж тоглодог тоглоом сэтгэлгээний үндэс нь адилхан л байж идэг. Харин нөгөө цаг хугацааны хурдан л өөрчлөгдөд байдаг. Мэдээлэл дамжуулах хурдаас хамаарат. Тиймээс нөгөө яг үзэгдлийг барьж авахд хялбар байдаг хэвээрээ л байна. Тэгэхээр би ч өөрөө хонготон аймгийн ноён байлаа. Хонготонгууд гол амьдрал нь бол аяг шаазан хийх, жимэглэл гоёл хийх, дээл хувцас аяах гэдэг. Та нарын харал жижиг дунд үйлдвэрлэл байхгүй юу? Тэр үед төрийн хэмжээнд шахагдаж байсан нь өнөө энэ ардчаас нэхэмдэж төрийн хэмжээнд шахагдаж байдаг. Өнөө гадаадаас арилжаа хийдэгүүд нь эднэрийг үргэлж дээрлэгдэх нь яг хэвээрээ л байж байгаа байхгүй юу? Тэгэхээр өнөөгийн жижиг дунд үйлдвэрлэл тэр үеийн хонготон хоёр адилхан л байж байдаг. Нөгөө уртгаа хийчих гэл ядаад байдаг. Төрийн тэтгэмж нөгөө ор шохын орон цаана татврын нөхцөл нь байдаггүй. Яг л тэр хэвэндээ байгаа шүү дээ. Ухамжтай юу? Нөгөө тэднийг дэмжих төрийн бодлогоор халаасны мөнгөө нэмэгдүүлдэг ноёдууд нь байдгаараа байж л байдаг. Ойлгож байна. Энэ олон жилийн цооны турш яагаад энийг заасан? Тэр үед аага гэдэг энэ ноён нөгөө хаанд жижиг дунд одоо энэ хонхтой шиг нөхдүүдийг тийм үү мөрхийн амьдралыг сайжруулнаа гэд хаанаас 2 авдар алт авч байсан. Тэгээд тэр нь нөгөө ардтай очихгүйгээр алга болж исэн. Тэр нь өнөөдөр тийм үү засгийн газарт өргөн бичээд 2 авдар алт нь алга болдог. Хэвээрээ л байж байгаа. Тэгээд тэрнийг зогсуулан алга болгодог арга нь хүртэл адилхан байж байгаа. Тийм учраас хөгжингүү нийгмийн та нарын сэтгэдэг зүйлийг би гадарлаад байгаа нь юутай гутам шигтэй байна. Гэж боддог. Хүмүүний сэтгэхүй бас тийм юун дээр байна л да. Тэр зөвшөөрлөд байгаа шунал гэдэг юм дээр бас тогтоод байгаа болохоор тэрийг замаас нь зовчуулах бас тийм юм байгаа тийм. Бүр зовчуулдаг арга нь хүртэл эдлэх байгаа нь сони ч дээ. Тэгээ бидний одоо өмс чиргэлж байгаа зүйлүүд л өөр болохоос биш. Хэдэг арга нь бол хулаа хийхин тулд мэдээч тийм өстө хуурд нь харагдахгүйгээр хийн гэдэг ерөнхийд үйлдэл нийцлэл юм байна л да. Германы хулгайч одоо симпл анхаарлаа сарниулж байгаа л германаас нь авсан. Тийм. Тэнтэй л адилхан зүйл юм байна гэж ойлгож байна. Тэр нь ижилхэн л байж идэг. Би цогц өмсөө хувцс ч өөрч хорвоо ертөнц шинэ биш шүү гэдэг л үг. Тийм. Тэгээд үзэхээр одоо тэр үед бодож байсан ололттой зүйлүүдийг үнэ үед хэрэглэх юм бол яг тэр ололтод автагдсан одоо мандаж тэр үед хийгдэж байсан алдааг өнөөдөр хийх юм бол яг тэр хохирол үрдэн үүснэ гэдэг нь маргаангүй болоод байгаа юм шүү дээ. Тийм. Ухамжтай юм. Ямар ч цаг төрийн хүн байсан. Тэр сэтгэл зүйн алдааг гаргавал сэтгэл зүйн хохирол нь бий болдог. Сэтгэл зүйн амжилтыг тунхаглавал сэтгэл зүйн амжилтанд дагдаг. Энэ зүй тогтол нь байгаад л байна.
Ухамжтай юм. Яг тооны чинь хувьд бидний тоолдог тооноос ихтсэн л дээ. Бид нар чи сайндаа сая хүртэл тоолдог байсан бол одоо бол 80 хүртэл тоолгоод байгаа. Тооны өсөгдөл бол байгаа шүү байгаа. Гэхдээ нөгөө амжиргаа нөгөө цаталтын хэмжээ адилхан л байгаа шүү дээ. Одоо та нар одоо байгалийн баялаг ашиглалаа гэдэгт одоо бол илүү их ашиглаж байна. Том техник гэдэг. Та нарын үед чинь бол ядахта хурц жото мото гардаг л ухна гэжтэй. Тэгдэг байсан. Тэгээд ядахта хурданч арай бага, олборлолтон арай бага л тооцох байх л та. Тий. Яг бидний хувьд бол нэг 60 жил бол ухаж агаад гаргадаг алдаа та нарыг 6 жил ухаад гаргадаг алдаатай тэнцдэг. Арай хурцсуурын шин чанартай болчихсон. Үзэгдэл бий. Ухамжтай юу. Гэхдээ нөгөө ухдаг гэдэг зүйл ерөөсөө өөрчлөгдөөгүй л шүү дээ. Гэхдээ тэр үед ухлаа байгалийн баялаг ухаж ашиглалаа гэхэд тэрний тэр байгаль орчинд гэдэг юм орчуулдаг хор охирол гэдэг нэг бас тооцдог байсан уу? Тооцдоггүй байсан учраас тооцдог болсон. Тэрийг бас таньж мэдлэх хугацаа зарсан гэсэн үг. Зарсан. Тэгэхээр одоо манайд тэгвэл тэрнтэй ч холбоотой хууль тогтоомж бас овоо орцсон л байгаа юм байна гэж бодож байна. Яг тэгвэл энэ татварын хуулийн дээр тэр чинь байж штэ хурлаа. Одоо ингэдэг байгаа байхгүй. Төрийн өмчийн газар түүнчлэн газрын хөвлөлийн эрдэс баялаг ургамал аршаан усны нөөц ашиглуулсны дараа нь агаар ус хөрс бохирдуулсны ан амтан агнуулсны төлөө хувь хүн хуулийн этгээдээс авч улс орон нутгийн төсөв тусгай зорилтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гинэ гэдэг. Тэгэхээр энд манад бүх хэл юмнуудыг хамаагүй ашиглах юм бол төлбөр авна гэж бичсэн байна. Тэгэхээр сайжирсан байна гэсэн үг бид. Тийм. Бидний алдааны одоо нөгөө үр дүнд байгуулсан сэтгэл зүйн амжилтууд байна да. Тэр маань өөрөө засаг болж байсан. Амьдралын туршлагаасаа ингээд суралцаад ахис дэвшил гараа явуулсан. Бид нэр гүнзлийн хор гэдэг зүйлд торддог байсан. Тухайн цаг үед. Уул уурхаагаас үүдэлтэй. Гүнзлийн хорын тахал гэж бац байдаг. Тэрнээс сэдвлээд нөхөө уул уурхайг эсэргүүцэх бүрэн боломжгүй. Гэхдээ төлбөрийн аргаар хязгаарлах дахин сэргээл торгуу байдал нөгөө болтын бодлогод бас байдаг. Тэр болтын бодлого нь одоо та нарын дөнгөс оюун шиж өгдөг бодлого байхгүй. Миний ч уул уурхай тийм үү хохиролт үйл ажиллагаа болтын бодлого гэж нэрлэдэг. Тэр үед нэрлэдэг байсан. Болтын байсан биш үү та нарын үед бас тий. Миний бодлоор бол та нарын үед ч одоо тийм баг хэмжээгээр уурхай эрхэлж яж байгаа юм чинь. Яг гайгүй зөвшөөрлөлтөд дураар л байсан баймар санагдаад байна. Дуртай нь гоё ингээл баян ухаал энэ миний Эрдэнэсийн цан гэл тэр нь баян. Баян хүмүүс тийм биш. Яагаад би бас эсэргүүцэх хүн байх уу? Малчтан эсэргүүцэх байх л да. Гэхдээ гүнзлээр хорддог учраас малчид анчтай. Малчид анчид. За. Ягаад гэвэл гүнзлээр бүх төрлийн амьтан хорддог. Хордож нөгөө ургамал хүртэл хорддог учраас тариачид хүртэл уул уурхайтай нэг дор амьдардаггүй. Тийм үү. Тэгээд гүнзэлчин өөрөө тархах хэлбэрийн хор шүү дээ. Өөрөө л ус хордуулдаг. Хэдэн өртөө дамжаад урсж яхдаг. Тэгээ иймэрхүү байдлаар тэр айс авыг дагаж амьдарч байгаа амтан дагаж амьдардаг анчид. Тийм үү. Усыг дагаж малаалдаг малчид. Усаар тариад будаагаан тарьдаг тариачид. Эсэргүүцэлийн зарлна. Одоо ч яг л тэр давтагдчихлаа л да. Адилхан л юм биш үү? Тийм. Одоо болохоор урааны хордлого болсон бол бидний үед гүнзлийн хордлого байлаа. Тэгэхээр нөгөө мэршилгээ бодоод тийм үү тархацын адилгүй төвшөнд байгаа ч тэрний эсрэг хүний хийдэг арга хэмжээ ажиллах нь л байгаа шүү дээ. Би өмнө нэг хэсэг ажиллаж исэн юм а. Тэгэхэд өмнө тэр хүн хэлж исэн. Айгүй олон жил тэнд ажилласан гэж байгаа байхгүй юу? Бид нарыг ирэхэд энд нэг сайхан ногоон тал байлаа. Тэгээд ингээд олон жил энд ажиллахад одоо нэг бүжгэнсэн шороол боллоо гэдэг өөрөө ярьж. Бид нар энэ ногоон тал дээрээ гарч амардаг байлаа. Тэр гэж ярьдаг.
Тэгэхээр тэр ялтчгүй ингээд гişнээ уул уурхай нөхөн сэргээлт гээд байгаа ч гэсэн байгалийн тэр онгон байдал бол хизээч тэгж буцааж сэргээгдэхгүйгээр ингэж ийм болж байгаа нь бас аюу хохирлтой тийм байгаа байхгүй юу. А тэр хохирлыг бид нэр бас татвараараа ч юм уу тийм юугаараа татварын төлбөр хураамжаараа хуулаараа ингээд зохицуулаад ингээд үгүй бас явах хэрэгтэй. байгалийн унган төрөх байна да. Нэг эвдэгдээ сэргээсэн ч тэр сорвил харагддаг. Сорвил харагдах уу. Тэгэхээр нөхөн сэргээлт хийсэн ч гэсэн хизээч сорвил байна гэсэн. Сорвил байна гэсэн. Өөрөөр хэлбэл бид нар тэр нөхөн сэргээлт гэдэг зүйлээр сэргээн засварлалт гэдэг зүйлээр сорвжуулж чадах уугүй юу гэдэг л асуудалтанд хариулж чаддаг. Өөрөөр хэлбэл сорвжиж чадах юм бол амжилт. Сорвжиж чадахгүй хохирлын хэмжээ. Сорвжлаа гэдэг нь идэглээ гэсэн үг. Тийм, сорвжлаа буюу мэдээж анхны төрх анхны тэр нэг ашигт ургамлууд анхны ашигт ан амьтад үүсэхгүй. Тэр орон зайд сорив үүснэ. Тийм үү. Тэгтээ бусад орон зайлуу тархах хэлбэрийн хохирол нь одоо зогслоо гэж тогтоодог байхгүй юу. Тийм учраас байгалийн сорвжлууд үүсдэг. Өөрөөр хэлбэл өргөн хүрээний шимт байдал нь алдагддаг. Зөв. Тийм учраас Болтын бодлого буюу хамаагүй хэн дуртай сэтгсэн бүхэн нь энэ талбарт хүчин зүтгээд байдаггүй. Хүчин зүтгэдэг нь тийм үү. Заавал нөгөө нэг орон зайн хязгаарлалтыг сахин хамгаалж байдаг бодлогоодыг төр баталдаг. Тийм байж. Тэрийг Болтын бодлого гэдэг юм аа. Тэр үед тэгэхээр яг Алтмонг тэр эрдэнэс нь улсад гэдэг юм уу тэр төрдөө хэрэгтэй хэмжээгээр л хэрэгэлдэг байсан юм байна. Одоогийн шиг чадлынхаа хэмжээгээр. Чадлын хэмжээ. Адилхан л чадлынхаа хэмжээ. Тэгэхдээ бидний үед бол Алтмонгоос илүү хөдөрн чухал байсан. Төмөр. Зэр зэвсэгэнд. Зэр зэвсэг. Эдлэг. Тэгээд даан байлдааны үндэс чинь төмөр дээр тогтож байгаа. Хамаа тийм байна. Тэгэхээр бидний гол уул уурхайн асуудал бол төмөрл. Тэгээд төмөрлөгтэй хамаатай байгалийн хохирол байлаа. Тэгээд дээрээс нь дэлбэрэлт бид нар чинь бас нөгөө нэг даан байлдааны одоо анхдагч дэлбэрэлт зэвсгүүдийг ашиглаж байсан ард юм л дээ. Тэгээд тэрнээс үүсэлтэй дайны нөхөн сөргөлтийн асуудал гардаг. Ойлгож байна уу? Тийм. Дайны нөхөн сэргээлт. Дайн байлдаа гэдэг тест дэлбэрэх бодис. Тэсвэрт дэлбэлэх бодис ашиглаж тэр нь өөрөө байгальд асар хохиролт. Бид нар бол зүгээр энд байгаа дайсныг албал чухлаа гэдэл дэлбэлээл теслээл явна тийм үү. Гэхдээ өнөө цацаарсан хорт бодисууд нь тэнд он удаан жилээр оршиж мал амтан бэлжих боломжгүй болгож агуулдаг байсан. Ухамжтай юу. Тэгэхээр энэ дайнаас үүсэлтэй байгалийн хохирол бас их байгалийн нэг уул уурхайтай дүүцэх хэмжээний хохирлыг үүсгэж зүй тогтол алдагдуулдаг байлаа. Тэгэхээр та нарын тэр Болтын бодлого чинь бодлогоо авч хэрэгжүүлсний үр дүнд урьдан гарсан уу? Урьдан гарсан. Тэгвэл бидний одоо өнөө цагт хийж байгаа энэ Болтын бодлого татварын бодлого нь одоо зөв байна уу буруу байна уу та тэр одоо хянаад өгөөч. Яг ижлэх юм байна уу? Тэгвэл бид нар энд санаа амраах нь шүү дээ. Татвартаа зөв юм хийсэн юм. Хууль засаг гэдэг ердөө ганц өгүүлбэр, нэг холбоо өгүүлбэр л байдаг. Тэрийг ард түмэн юу гэж ухааглаж ямар арга хэмжээнд зүйтэй байгаа дэлгэрэнгүй хэлбэр нь их нарийн. Ягаад гэвэл энд эрдэм шинжилгээний ажлууд буюу мэргэц эцдийн ухаанууд байх ёстой. Тийм үү. Ахуйчдын буюу та нарынхаараа эдийн засагчдын тооцоолол нь байх шаардлагатай. Тийм үү. Анжааргын эрхлэгчдийн амь чадамжийн үнэлгээ буюу хүн амын бодлого нь хэрэгтэй. Энэ гурав хосолж байж өөрөө хоёр өгүүлбэр, нийлмэл өгүүлбэрээс нийлсэн засаг гэдэг зүйл буй болдог юм аа. Тэгэхээр одоо энэ Болтын бодлогыг бол холбоо өгүүлбэр л байна. Энэ холбоо өгүүлбэрийг харах юм бол төрийн өмчийн газарт л хамаарч байгаа. Өмчийн хэлбэр ямар байгаагаас хамаарат энэ хууль сахигдах уугүй юу гэдэг зүйл шийдэгдэнэ. Хувийн өмчийн газарт энэ хууль сахигдахгүй гэдгийг бараг тунхаглаад өгчиж.
Тийм. Эхний одоо ганц төрийн өмчийн газар гэдэг 3 үг дээр Тий. төрөл өмчилж байгаа газар энэхүү зүйл оршино гэсэн тунхаглал байна. Энэ Тэгэхээр өмчийн хэлбэр ямар байгаагаас хамаарат энэ хууль сахигдахгүй юу гэдэг орон зайн асуудал бий болж байгаа юм л да. Тэгэхээр өмчлөлийн олон хэлбэртэй улсад бол энэ хууль болтын бодлого болж чадахгүй. Өмчийн тийм үү дагансан ерөнхий хэвшинжтэй төрийн өмчийн газар олон байх тусам энэ маань буултын бодлого буюу хамгааллын бодлого байж чадна. Хөх тийм үү. Тэгвэл одоо энэ дэр одоо та байсан бол юу гэж оруулах юм? Ер нь Монгол улсын хэмжээнд гэж оруулах гэсэн юм тийм үү? Монгол нутгийн газар нутгийн хэмжээнд гэж оруулах гэсэн юм. Энд чинь нэр төрийн өмчийн газар гэдэг юм бол ганц тэр төртөл хамаартай өмчийн газар л байна шүү дээ. А хэрвээ тэрнийг одоо худалдаа тавцсан би өөрөө нэг газар худалдаа тавцсан бол би тэндээ яах хамаагүй байх юм тийм үү? Хамаагүй гэсэн үг байгаа юм уу? тэгсэн гэсэн. Тийм байна. Оо энэ чи би чи одоо яагаад энийг ч уншчихад ингээл оруулчихгээд байсаад байна. Артлынх нь эрдэс баялаг ургамал аршаа нүүрж ашиглуулсан. Тэгэхээр хэлээд байна шүү дээ. Энэ нэг ганц нийлмэл үг чинь тийм үү? Төрөний 3 хүчин зүйл тийм үү? Тийм үү? Өөрөө мэрэгцтэй тэр тоо нэгжийн асуудал, эдийн засгийн тоо нэгжийн асуудал, хүн амын тоо нэгжийн асуудал уйлдаж хууль болж байгаа. Тэгж хууль болгох ёстой. Тех тусам тийм үү? Хянах тогтолцоонууд нь өөрөө нарийн болдгоо. Ухамжтай юм. Тэгэхээр энэ хуулийн хувьд төрийн өмчийн газар гэж байгаа нь төр өмчлөлийн газар арвинтай учраас хууль буултын бодлого болж чадна. Төр өмчлөлийн олон хэлбэрийг сахиулах тэр цагт энэ хууль өөрөө утгагүй. Өөрөөр хэлбэл хамгаалтын бодлого бус болж байна. Ухамжтай. Тэгэхээр энэ хуулиараа ард түмнэ. Цаашлаад ирээдүгөө хамгаалахын тулд төрийн өмчлөлөөс өөр хэлбэрийн өмчлөлийн газруудыг хориглох бодлого нь заашгүй шаардлагатай болж байгаа юм. Тийм. Ухамжтай юу? За төрийн өмчийн газар дотроо тийм үү? Газрыг одоо ангилж штт. Ийл гадаргуу, хэвлээ буюу доотол нь, агаар мандал буюу дээтэл нь гэрчлэн өсчлөн хувааж байна. За дараагийн өгүүлбэр нь. За. Газрын хэвлээ. За газрын хэвлий эрдэс баялаг гэдэг нь газрын доод давхарх таваарч тийм үү? Ургамал арашаан усны нөөц гэж энэ нь дээд давхарх нь. Тийм үү? Агаар мандлын давхарх нь байхгүй байгаа биз? Дараа нь гарч ирэх баха. Агаар ус гэдэг. Гүг. Нөөц наадах чинь үйл үгнийхээ дараа орчхоор өөр утгатай болчихж байгаа. Нөөц ашиглуулсан. Тэгэхээр агарын нөөц ашигладаггүй байна. Тийм байна агаар гэж байгаагүй. Та яаж уншаад ингээ ойлгоод байна? Өөрөөр хэлбэл ийм зүйлийг бичдэг хүний дэргэд байсан учраас нөгөөдгөө таньж байгаа байхгүй. Өвөр намайг дуудсан шүү түр азны. За